Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. 365 өдөр гайхамшигтай хамт подкастын маань 9 дахь дугаарыг хэлэхэд бэлэн боллоо. Та бүхний итгэлтэнд Панда байна. To be able to look back upon one's life in satisfaction is to live twice. Khalil Gibran. За тэгээ 9 дахь дугаарын маань precept үнэхээр баг зэргийн толгой ажиллуулахаар би бас өөрөө ойлгох гэж энэ яг юу гэдэг юм бол гэж нэг жоохон бодлоо. За тэгэхээр перцептэд эхлээд ярихаас өмнө энэхүү перцептийг хийсэн хүнийхэн талаар ярьцгаая. За тэгэхээр Khalil Gibran гэж хэм бэ? За Khalil Gibran бол The Prophet номоор дэлхийд дахинд танигдсан яруу найрагч философч хүн юм байна. За тэгэхээр Khalil Gibran бидэнд яг юуг заах гэж юм ойлгуулахыг хүсэж байсан бэ гэхээр амьдралыг томоор харах, өөрийнхөө сэтгэл зүрхийг сонсох, тэгээд амьдралын утга учирыг мэдэрч амьдрах нь маш чухал юм шүү гэж ойлгуулахыг оролдож байсан хүн юм байна. За манай перцепт болохоор за нэг жоохон орчуулад үзье. Өөрийнхөө ч юм уу өөр бусдынхаа хин нэгний амьдралыг за бас арай биш юм аа. Өөрийнхөө амьдралыг эргээд харахад сэтгэл хангалуун байна гэдг нь өөрөө тэр амьдралаараа дахин амьдарч байгаатай адил юм аа гэж орчуулах юм да. Яг ингээд бодоод үзэхээр бид нарс ингээд хэр өөрсдийнхөө амьдрал сэтгэл хангалуун байдаг вэ гэдэг асуулт гарч ирэх юм. Одоо өдийг хүртэл та ингээд өөрийнхөө туулж ирсэн амьдрал хийж бүтээсэн зүйлсээ бодоод үзэхэд та өөртөө хэр сэтгэл хангалуун байна вэ? Хэдүүлээ бодоод үзье л да. Өдийг хүртэл тэ ингээ амьдрахтаа та зүгээр нэг ингээд бас амьдраагүй байж л дараа янз бүрийн зүйлс тохиолдно. Мэдээж сайнтай муутай зүйлс зөндөө болно. Маш хүнд хэцүү зүйлс ч гэсэн танд тохиолдсон баг. Гэхдээ та ингээд эргээ харахад одоо чи энийг ёстой давахгүй бах та гэсэн бодлоор тухайн үедээ амьдарч исэн хүн. Эргээ харахад би чинь бас даваад гарсан байж тээ гэдэг тийм бодол төрж байгаа байх тий. Яг тэр үедээ ингээд өнгөрсөн амьдралынхаа одоо сөрөг талаас гэхээсээ илүү энэ надаа яагаад ийм юм тохиолдсон юм бэ? Яагаад заавал надаа гэж бодхоос илүү хэдүүлээ яах ёстой вэ гэвэл би чинь энэ бүх зүйлсийг эрт зоригтойгоор эсвэл зүгээр л өөрийгөө аваад даваад туулаад ирсэн юм биш үү те. Би ч бас өөрийнхөө бодсноос илүү одоо мундаг хүн юм биш үү те гэд нэг эргээд харахад таны сэтгэл санаа ч гэсэн те өнөөрэ тийштэй надад нэг тийм хэцүү тухайн үед ч өстой яаж даван туулна яаж ард нь гарна л гэж бодож байсан. Гэтэл одоо харалтаа аль хэдийн ард нь гарч гисэн дараагийнхаа хийх зүйлсийг хийгээл өнөөдөр би ирүүлэн өмсөх хувцас орон гэр надад байж бол бүх зүйлс нь гэж ингэж харах нь өөрөө таны сэтгэл зүйн хувьд ч гэсэн ирүүл байх нөхцөлийг бий болгоно. За тэгээ өнөөдрийнхөө даалгавраар хэдүүлээ. Сая яриан донд эргэцүүлж харсан хүмүүс авил тэрнийхэн талаар бодоод яг та амьдралынхаа ямар үед ч юм уу арай илүү өөрийгөө одоо нэг өөр нүдээр харж чадсан бэ. Би ч яста бас л мундаг байжээ гэдэг ч юм уу те. Тэм сэтгэл хангалуун байсан үеийнхэн дурсамжийг доор комент хэсэгт хуваалцаарай. Та бүхний комментиг уншихдаа тэсэн ядан хүлээж байгаа чиний итгэл донд Панда
байгаа шүү. За тэгээд өнөөдрийнхөө дугаарыг үгээр өндөрлөцгөөе. Дараагийнхаа дугааруудтай хамт байцгаагаарай. Баярлалаа. 365 хоногийн турш чамтай хамт байх чиний итгэл таамт Панда.